Автод зам 2025 эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна. Эрхэм инженер, судлаач, автод замын чиглэлээр суралцагч оюутан та бүхнийг автод зам 2025 эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирэхийг урьж байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эрдэм шинжилгээний хурал энэ удаа автод зам, замын байгууламжийн чанарын хялт сэдвийг онцлон хэлэлцсэн. Салбарын цаашдын бодлогод бол бас нөлөөлөх хөөц их сурвалжууд болохоор ийм судалгааны ажил илтгэлүүд байна гэдэгт итгэлтэй байна. Өнөөдрийн автод замын салбарт тулгамдж байгаа асуудлыг хэлэлцэж, гарц шийдлээ тодорхойлж, шин шийдэл, дэвшилтэт технологи, хөгжлийн чиг хандлагын талаар санал наажлага хуваалцаж, туршилгаа харилцсан солилцсноо. Үндсэн хоёр бүлэгтэй нэгдүгээр хэсэг нь болохоор зочин илтгэгчдийн бүтээлтэй танилцсан, хоёрдугаар хэсэгтээ бол судлаачдын судалгааны ажлуудтай танилцах юм аа. Автомобилийн чанарын хяналтын тогтолцоо гэдэг сэдв байгаа. За энэ бол ер нь нэлээ ийм өргөн том цар хүрээг хамарсан сэдв. Ер нь дүүжин тэмрийг яагаад байгуулдаг вэ гэхээр байгууллагын давж хөгжин зүйл жишээлх юм бол гол устай төмөр замтай тийм ээ зам тавихад авто замыг барихад бэрхшээлтэй тэр газруудад дүүжин тэмрийг барьж явуулдаг юм байна. Манай төсөлтөд бол захиалагчдад зам тээврийн яам болон зам тээврийн хөгжлийн төвтэй бол хамтарч ажиллаж хэрэгжүүлж байгаа. Тэгээд төсөл маань бол ажилдаа хийж явж байгаа. 90 жилээс бол эдэн тарих өөр хүмүүс бол гарч ирнэ. 30 жилийн өмнө гэхэд бол бид нар өөрсдөө бол гадаадаас яг энэ чиглэлийн салбарын технологиудыг оруулж ирээд ашигладаг байсан. Харин 10 жилийн өмнөөс бол бид нар биеэ дагаад өөрсдийн технологиг нэвтрүүлээд өөрийн тогтолцоог нэвтрүүлээд ажиллаж байна. Монгол улсын хэмжээнд зам дээр цаасыг ордог, булгаа уусдаг, осон даавар болдог, мал амтан дайруулдаг, эдгээр дэвшлиг бууруулах зорилгоор ажиллаж байгаа төсөл. За нөгөө төсөл нь Монгол улсын хэмжээнд өртөө байгуулж байгаа төсөл байгаа. За Монголын одоо замын аль талаас нь салхи илүү явж байна тийм ээ. Аль бүс нутагт салхины хурд хэд их байна. Цасны одоо жин өөр хэмжээний хэрэг давтамжтай яаж орж ийн, зам дээр ямар байдлаар хонгорлж ийн бүх үзүүлэлтүүдийг бид нар багадаа 6-аас 8 сарын хугацаанд хэмждэг. Замын дагуух үйлчлэгийн эрхлэгчдийн холбоо гэж бас байд юм биш үү? Нийт одоо цэвдэхтэй бүс нутагт бол 1420 км автозам бол баригдсан байна. Эдгээр төслүүд маань хэрэгжсэний дараагаас VCR нь 0.9-өөс 1 буюу хэвэг гэсэн тийм стандартад орох боломжтой гэж судалгаа хийгдсэн байна. Төлөөний цуглаад яаж буцаж тарахын гэдэг талаас нь харж хийсэн юм байна. Цаг хугацааны хөдөлгөөн ашиггүй татамжуудыг шууд болсноо гэсэн батруулалтай. Лидарын үндсэн ажил хацарт нь болохоор лазерын гэрэл ашиглан гэрэл буцаж ирэх хугацааг хэмжин лазерын цэцэрлэлээр тархалтаа хэмжилтийн эргэж ирсэн гэрлийг илрүүлэн 3D боловсруулна. Улаанбаатар хотын автозамын автомас гадна одоо ботлох бус тээврийн эрсдэл буюу ундаг дугуй хэрхэн дэмжих юм бэ? Ундаг дугуйн төлөвлөлтийг яаж санжуулах юм бэ? Бид нар яг ундаг дугуйн төлөвлөлтийн зөв бүтэц хийж чадж гинөө. Ерөнхийдөө энэ байдлаараа манай 2040 онд залах юм бол 5 км хүртэл хурд буурах байна. За 5 км гэдэг бол явган хүний хурдтай тэнцэж ирэх юм байна. Бодит дээр асфальт барьцаалдуулагч гэж зүйлийг одоо системийг судалж байж замын гүйцэтгэлийг үнэлэх ёстой. Өөрийн дац болон эвдрэл, насжилтыг бууруулахын үзүүлэлт болж байгаа. Хаана ямар бүрэн дэм материалуудаар хүчтэй хийсэн бэ? Хан төвтэй хотыг байгуулах гэдэг зорилготой 2040 оны ерөнхий төлөвлөгөө хийгдэж байгаа. Ган төмрийн цаг агаар төсөлтэй чадварыг судлах ийм сэдвээр бэлдсэн байгаа.
сүүлийн жилүүдэд баригдсан бүрүүдийг тооцохдод 15 гаруй байршилтай 1000 гаруй метр нийт урт ийм хэмжээтэй баригдсан бүрүүд байна. Улаанбаатар хотын ард замын сүлжээний нэвтрэл болон хөдөлгөөний ачааллыг хөдөлгөөний зохицуулалтынхаа асуудлыг яг тусмын танаар судалдаг. аюулгүй байдлыг эрхэмсэн, шинэ техник технологиг эвлүүлсэн, иргэдийн хэрэгцээнд бүрэн нийцсэн цогц явган хүний бүрийг явган хүний зам төлөвлөлт нь одоо зорчигчийн сэтгэл зүйн нөлөөлөх байдал гэсэн сэдвээр судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Төвшин хэмээх үйлдэл байрын 2 дугаар эдгээр гэрэл гол тэмээ үүснэ. 3 дугаар байр нь Улаанбаатар хотын гол одон замын түн шинжилгээ хийх сэдвээр шинжилгээ технологи сургуулийн ахлагчдын сургалтын тэргүүн байр шалгуулсан хэрэгцээ бодгийг хотын байрны үйлдвэр явуулны гадаадын болон дотоодын судлаачдын оролцоо улам нэмэгдэж байгаа. Энэ нь бол манай замын салбарын хөгжил дэвшилт, үнэтэй хувир номер, шинжлэх ухааны суурьтай судалгаа, хөгжлийн үндсийг авчирна гэдэгт бол би итгэлтэй байна. Тэтгэлийн чанар илүү их дээшилсэн. Тэгээд дээрэс нь үр дүнг нэмэгдүүлсэн. Бид нар эрдэм шинжилгээний хурлаараа маш олон төрлийн зөвлөмжийг гаргаж авч чадлаа гэж дүгнэж байна. Тийм учраас эрдэм шинжилгээний хурал маань амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө гэж бодож байна. Эрдэм шинжилгээний хуралд оролцож олон эрдэмтэн судлаачдынхаа судалгааны ажилд танилцж мэдэхгүй байсан маш олон зүйлүүдээ мэдэж авсандаа манай багийн зүгээс маш их сэтгэл хангалуун өндөр байна. Зохион байгуулагч, зам тээврийн яам, зам тээврийн хөгжлийн төв, төрийн өмчит үйлдвэрийн газар, шинжлэх ухааны технологийн сургуулийн барилга архитектурын сургууль, хамтран зохион байгуулагч, нийслэлийн замын хөгжлийн газар, Монголын автозамчдын холбоо, Монголын автозамчин залуучуудын холбоо, оюуныг дэмжигч Тань санаа компани, Туулын гүүр далай компани